Сайн байна уу өрхөм сонсогчдоо. Day Plus podcast-ийн маань шинэ дугаар хэлж байна. Өнөөдөр бид магадгүй таны, миний, бидний өдөр бүр дотроо нууж явдаг, заримдаа бүр өөрөөсөө ч нуухыг хичээдэг тэр нэгэн энзэг сэдвийг хөндөх болно. Та өглөөс ирээд толинд дарахдаа эсвэл орой ажил төрлөө амжуурчаад орондоо орохдоо би ер нь хангалттай сайн байна уу гэж өөртөө асуулт тавьж ирсэн үү? Магадгүй та ажил дээр амжилттай, гэр бүлтэй, гаднаасаа бүх зүйл нь болж бүтэж байгаа мэт харагддаг ч дотроо нэг л зүйлд гатчихсан. Ямар нэгэн зүйл бутуу мэт мэдрэмжтэй явдаг юм биш үү? Би арай туранхаа байсан бол, би арай их мөнгө олдог байсан бол, би арай өөртөө итгэвтэй байсан бол хүмүүс намайг хайрлах байсан байх. Гэх бодлууд биднийг дотроос нь идэж байдаг. Энэ бол сэтгэл зүйн шинжлэх ухаанд хангалтгүй байхын айдас гэж нэрлэгддэг зүйл юм. Өнөөдөр бид Брэне Брауны алдарт The Gifts of Imperfection буюу төгс бус байхын бэлэг номын тухай ярилцсан. Гэхдээ энэ бол зүгээр нэг өөрийгөө хайрл гэдэг хоосон үрээ биш. Харин таны тарих, таны сэтгэл зүй яагаад ийм эмзэг байдаг? Бид яагаад төгс байхын тулд өөрийгөө зовоодог тухай академик үндслэлтэй тайлбар юм. Брэне Браун өөрөө энэ бүхний судлахаас өмнө бүх зүйлийг хянаж чадна гэж итгэдэг. Өөртөө маш хатуу ханддаг судлаач хүн байсан. Тэрээр 2007 онд сэтгэл зүйн гүн хямралд ороод түүнийг сүнслэг сэргэлт гэж нэрлсэн байдаг. 10 гаруй жил олон мянган хүнтэй ярилцлага хийж тэдний амьдралын түүхийг судалах явцдаа тэр нэгэн гайхамшиг зүйлийг олж мэдсэн. Хүмүүсийг ерөнхийд нь хоёр хэсэгт хувааж болохоор байв. Эхний хэсэг нь би хайрлагдах хэрэгтэй. Би одоо байгаагаараа хангалттай сайн гэдэгт гүнээ итгэдэг хүмүүс. Харин хоёр дахь хэсэг нь үргэлж өөртөө эргэлзэж би хангалттай юу гэж шанаж байдаг хүмүүс. Сонирхолтой нь эхний бүлгийн хүмүүс бусдаас илүү ухаантай, илүү баян, эсвэл илүү царайлаг байсангүй. Тэдэнд байсан ганц давуу тал нь өөрийнхөө төгс бус байдлыг хүлээн зөвшөөрөх зориг байлаа. Тэд өөрсдийнхөө эмзэг талыг нуудаггүй, харин ч түүнийг бусадтай холбогдох гүүр болгож ашигладаг байв. Тэгвэл шинжлэх ухаан үүнийг яаж тайлбарладаг вэ? Брэне Брауны судалгаагаар ичхүүр болон гин буруу хоёрын хооронд асар том ялгаа байдаг нь тогтоогдсон. Гин буруу гэдэг нь би муу зүйл хийчихлээ гэж өөрийн зан төлөв дээр төвлөрөх мэдрэмж бөгөөд энэ нь биднийг алдаагаа засч залруулахад тусалдаг. Харин ичхүүр гэдэг нь би өөрөө муу хүн, би өөрөө бүтлгүй амьтан гэж бие хүн рүүгээ дайрах хортой мэдрэмж юм. Мэдрэл судлалын үүднээс авч үзвэл ичхүүр төрөх үед тархины нийгмийн гаралтай өвдөлтийг мэдэрдэг хэсэг идэвхждэг. Энэ нь таны гар зүсэгдэхэд мэдэрдэг тэр физик өвдөлттэй яг ижил төвд боловсруулагддаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл би бусдад гологдлоо. Би хангалтгүй байна гэж бодох нь тархинд бие махбодын гэмтэл авсантай ижил төвшний аюулын дохио өгдөг. Бидний тархи яагаад ингэж ажилладаг вэ гэвэл хүн төрлөختөн хөвслийн явцдаа нийгмээс тусгаарлагдахыг үхэлпээ ижил гэж хүлээж авдаг болсон. Эрт дээр үед овг аймгаасаа хүүхдэх нь ганцаараа зэрлэг байгальд үхэхтэй ижил байсан тул бид хангалтгүй харагдахаас үхтлээ айдаг хിവэрэ байгаа хэрэг. Үүнийг сэтгэл зүйд тархины сөрөг хандлага гэж тайлбарладаг. Бид амьд үлдэхийн тулд сайн зүйлээс илүү муу зүйлийг, овогт амжилтаас илүү дутагдлаа төрүүлж олж харах програмтай байдаг. Дээр нь орчин үеийн нийгмийн хомсдгийн соёл биднийг байнга өдөөж байна. Facebook, Instagram-ын зураг, амжилттай яваа хүмүүсийн түүх бидэнд чи хангалттай туранхай биш байна, чи хангалттай баян биш байна, чи хангалттай завгүй биш байна гэсэн мессежийг секунд тутамд илгээж байдаг. Бид энэ дарамтаас зугтахын тулд төгс байх хуйгийг өмсдөг. Гэтэл төгс төгөлдөх тэмүүлэх нь амжилтын гүдлгүүр биш. Харин амжилтын хамгийн том саад болдог нь зан төлөв. Судлалын судалгаагаар тогтоогдсон төгс байхыг хичээгчдийн тарих алдаа гаргахаас айх горимж шилжсэн байдаг тул бүтээлч байдал нь тэг зааж ямар нэгэн эрсдэл хийхээс айдаг болдог. Брэне Брауны хэлснээр төгс байх нь бидний хамгаалдаг хуйг биш. Харин бидний хөдөлж чадахгүй болтол нь хүлдэг 20 тонны хүнд ачаа юм. Тэгвэл бид яаж энэ гацалтаас гарч чин сэтгэлээсээ амьдарч эхлэх вэ? Юун түрүүнд ичхүүрийг нэрлэж сурах хэрэгтэй. Ичхүүр бол мөөгөн зуршил зүйл. Тэр харанхуй, нууцлаг, чимээгүй орчинд үрждэг. Хэрв танд өөртөө итгэлгүй байх мэдрэмж төрвөл түүнийг өөртөө итгэдэг дотны хүндээ ярьж хэл. Би өнөөдөр ийм зүйлээс болоод өөртөө үнэхээр итгэлгүй байна гэж хэлэхэд л ичхүүрийн хүч сарниж эхэлдэг. Хоёрдугаарт өөртөө инэрэмгүй ханд. Та хамгийн сайн найзаа алдаа гаргахад нь юу гэж хэлэх байсан бэ? Тэр дулаан үгсийг өөртөө хэлж сур. Өөрийгөө шүүмжлэхийн оронд өөрийгөө ойлгохыг хичээ. 3-дугаарт төгс байх биш, ахиц гаргахад анхаарлаа хандуул. Орой бүр унтахынхаа өмнө
би өнөөдөр юу анжуулсан бэ гэж биш. Харин би өнөөдөр хэн байсан бэ? Би өөрийнхөөрөө байж чадсан уу гэж асууж байгаарай. Энэ бүхний төгсгөлд би таны утсан дээрээ тэмдэглээд эсвэл зүрхэндээ хадгалаад үлдээсэ гэж хүсэж буй чин сэтгэлээсээ амьдрах 10 зарчмыг хуваалцъя. Эдгээр нь зүгээр нэг жагсаалт биш. Харин таныг би хэн байх ёстой вэ гэсэн хүлээхтээс би үнэндээ хэн бэ гэсэн жинхэнэ төрх рүү тань хөтлөх замын зураг юм. Юун түрүүнд бусдад таавагдах гэж өөрийгөө өөрчлөхөөс татгалзаж, өөрийнхөө жинхэнэ төрхийг харуулах зоригтой байгаарай. Төгс байх гэсэн шунлаа орхиж, алдаа гарах үедээ өөрийгөө хамгийн сайн найз шиг өргөдөн хайрлаж сурах нь чухал. Амьдрах таагүй зүйл тохиолдож, сэтгэл санаагаар унах үедээ ичхүүрт идэгдэх биш, харин түүнийг даван туулах сэтгэлийн хаттай байхыг хичээгээрэй. Бид байнга л юу дутагдж байна гэдэгт анхаарлаа хандуулдагч, яг одоо өөрт байгаа зүйлдээ талархаж, тэр дундаас баяр баясгалан олж харах нь биднийг дотроос маань гэрэгтүүлдэг. Бүх зүйлийг баталгаатай болгож хянах гэж хичээхийн оронд өөрийнхөө зүн совиндоо итгэж, тодорхойгүй байдагтч итгэхтэй үлдэж сураарай. Бусадтай өөрийгөө харьцуулж, бүтээлч шатвараа бүү боогдуул. Зүгээр л өөрийнхөөрөө байх нь хамгийн том бүтээл юм. Орчин үеийн завгүй нийгэмд бид амархыг цаг гарцдах гэж үздэгч, үнэндээ тоглох, тархиа амраах, зүгээр л таашаад авах зүйлд цаг гаргах нь таныг илүү амьд болгоно. Түгшүүр, сандарлыг амьдралын хэв маяг болгож өөрийгөө бүү зовоо. Дотоод амар амгалангаа үргэлж хамгаалж байгаарай. Бусдын юу гэж хэлэхээс айлгүй өөртөө утга учиртай гэж санагдсан тэр ажлаа зөрөгтэй орхий. Эцэст нь ирэхэд амьдралыг хэтэрхий нухацтай хүлээж авалгүйгээр инээдхөр, дуухөр, үжигт зайвуулдэгээрэй. Эдгээр зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлж эхлэх үед та төгс бус байдаг чинь үнэндээ танд өгөгдсөн хамгийн том бэлэг байсныг мэдрэх болно. Эрхэм сонсогчоо, бид бүгдээрээ нэг л амьдрна. Тэр амьдралаа бусдад таалагдах гэж эсвэл хизээж гүтгэхгүй төгс төр бүтээх гэж зарцуулах нь дэндүү харамсалтай. Таны сорив, таны гаргасан алдаа, таны энзэг тал бол таныг хэн нэгнээс дутуу болгож байгаа зүйл биш. Харин чинь таныг бусадтай холбох гүүр, таныг хүн гэдгийг батлах бол шинж юм. Төгс бус байдал бол таны сул тал биш, харин таны хүн чанар. Өнөөдөр та өөртөө нэг л зүйлийг зөвшөөрөөрэй. Тэр нь төгс бус байх зөвшөөрөл юм. Та одоо байгаагаараа бүх алдаа дутагдлалтайгаа хайлгдахад хангалттай зохистой хүн. Брэне Браун нэгэнтээ та өөрийнхөө түүхийг эзэмшихгүй бол түүхч нь таныг эзэмших болно гэж хэлсэн байдаг. Тиймээс өөрийнхөө түүхийг, өөрийнхөө эмзэг байдлыг зоригтойгоор хүлээн зөвшөөрөөрэй. Манай өнөөдрийн дугаар үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа өөртөө зөөлөн хандаж, би хандлттай сайн гэдгээ дахин нэг санаарай. Баярлалаа.